За миний хувьд бол өнөөдөр чуулганы хуралдаан дээр бол шоконд орлоо. Ийм асуудал яриад, сэдв яриад, тодорхой үндэслэл ярьж байгаа ийм нөхцөлд ийм хувь хүн рүү чиглэсэн ийм субъектив гүтгэлэг хэлнэ гэдэг бол туйлын хүндэтгэлгүй тий. Одоо тэр улсын хурлын чуулганы танхимыг одоо үл хүндэтгсэн, парламентын гишүүдийг үл хүндэтгсэн ийм л одоо юм боллоо гэж харж байна. Тэгэд яг анх гишүүн болоод сонгогдоод орж ирэхэд ер нь ямар байдал анзаарэгдсэн бэ гэхлээр гишүүд маш олон зүйл дээр ингээд асуултууд асуудаг тийм ээ. Яагаад гэвэл бас яг иргэдээсээ сонгогдоод ороод ирсэн байгаа хүмүүс бас л яг л тулгамдсан асуудлуудыг ярьдаг. Гэтэл яг тэр асуултанд хариулж байгаа хүмүүс болохоор нэг бол одоо юу гэдгийг бол зааруулсан, төөрөгдүүлсэн, аль эсвэл одоо саяных бол одоо бүр ил тийм субъектив гүтгэлэг дайралт байлаа шүү дээ тий. Тэр үндсэн асуултанд хариулдаггүй энэ төр байдал бас анзаарэгдэжсэн учраас чуулганы танхимд одоо ингэж хамааралгүй зүйл ярьдаг, худал ярьдаг байдал бол ингээд бүр газар авчлаа гэж харж байна. За Монгол Улсын их сургуулийн одоо хууль зүйн танхимд бол би суралцсан, төгссөн. Одоо мэдгүй өөрийнхөө багшийнхаа хувьд ёс зүйгээ бас харуулж ийн гэж харж байна. Тэгэд ийм хүн одоо багшлах эрхтэй хэсэг нь бас айгүй тодорхойгүй байдалтай байгаад байна шүү дээ. Орон зүйгүй зүйл ярьж, хүний одоо ингээд хамгийн одоо ийм нандин зүйл рүү халтж шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол би бол одоо зүгээр хувь хүний хувьд бол маш ихээр эмзэглэж байгаа. Улсын хурлын гишүүний одоо онцгой бүрэн эрх шүү дээ. Одоо хууль санаачлах. Тэгэнгүүт энэ дээр одоо чи ямар нэгэн нөлөөнд орох те эсвэл одоо юм айдас давтах ийм байдал бол гарч болсон. Тэр гарах нь бол одоо байж болохгүй зүйл. Тэгхийн бол ерөөсөө Монголын арчлал мөхөн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол харин ийм хардталтууд тэгээд одоо жишээлбэл саяны над дээр илэрж байгаа зүйл ч гэсэндээ бас ингээд ийм айдас давтуулах гэж байгаа ч гэдэг юм уу эсвэл одоо ингээд ийм ичээх гэж байгаа ч гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар одоо тийм субъектив дайралт гэж ингэж би бол тэгж хүлээж авч байна. Тэгтээ яг ингээд юм хүний бүр ингээд нэр хүнд талдсан байдлаар те. Тэгэхдээ одоо нэг өөрөө хүн ийм юм уу бүр миний нэр хүнд талдах гайд өөрийнхөө нэр хүнд талдчих шиг боллоо л да тий. Би одоо ингээд ийм юу гэдэг дүнгээ тавихтаа хүмүүсээр яриулдаг байсан гэдэг зүйлийг өөрөө хэлж байгаа юм уу тий. Тэгээд яг би бол одоо зүгээр яг том асуудлаа ярихаас өмнө нөгөө нэгэн жижигхэн асуудал ороод ирсэн учраас тэн дээр бол ингээд нөгөө одоо нэг хувь хүнийхээ нэр хүндийг хамгаалах гэдэг юм уу те яг энэ нэг байдлаа цэвэрлж авахыг бас айгүй хүсэж байна. Яагаад вэ гэхээр одоо яг хүний тэр энэ одоо мэдлэг боловсралтай те ялангуяа одоо ингээд он удаан жил хөдөлмөрлөж зүтгэж авсан те одоо тийм дипломтой ярина гэдэг чинь бол бас айгүй эмзэг асуудал шүү дээ. Ийм байдлаар хүнийг ингээд юм доромжлоод за чи үл ерөөсөө ийм хинч биш учраас энэ ч юу ч ярьж болохгүй гэдэг агуулга бол одоо түлхээд байна шүү дээ. Яг тэр утгаараа саяны өргөн баригдсан хуулийн төсөл бас олон талаар үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй болчиход байгаа байхгүй юу? Нэгдүгээрт одоо нөгөө бас гишүүдийн тавиад байгаа миний ч бас маш олон удаа хэлж байгаа ерөнхийлөгч хууль санаачлах хүрээ хязгаараа давсан уу гэдэг асуудал тийм ээ. Үндсэн хуулийн 26-гийн 1-ийн асуудал байгаа. Дээрэс нь бас яг наад асуудал ч байгаа. Үндсэн хууль юу гэж тодорхой заасан бэ гэхлээр Улсын хурал дээр 126 гишүүнээс бүрднэ гэдэг тийм агуулгыг бол маш тодорхой заасан байж байгаа. Тойргоос сонгогдно уу, жагсаалтнаас сонгогдно уу гэдэг нь бол тэр нөгөө сонгуулийн арга хэлбэрийг заасан явдал байгаа шүү дээ. Тэгээд нэгэн тангараа өргөд Улсын хурлын гишүүн боллоо гэхэд тэр бол ингээд одоо адилхан бүр ирэх юм. Тэ? Одоо Улсын хурлын гишүүний эрх зүйн байдал бол яг адилхан байна гэсэн агуулга. Гэтэл жагсаалтынх нь бол ийм одоо ёс зүйн шалгуураар орно гэдэг юм уу те. Тойргийнх нь бол одоо ийм шалгуураар орно гэдэг зүйл санал болгосноор магадгүй бас үндсэн хууль зөрчиж байгаа явдал байж болцсохгүй. Улсын хурлын гишүүний парламентын гишүүний мандат чинь бол сонгогчоос ирж байгаа. Тэ? Тэгэхээр тэр мандатыг олгосон хүн буюу одоо нөгөө сонгогчдын төлөөлөл эргүүлэн татах асуудлыг санаачлах боломжтой гэдэг зүйл. Гэтэл бүр хамаагүй одоо нөгөө ёс зүйн асуудал ч гэдэг юм уу тий одоо эсвэл намын дарга төлөөллийн төв байгууллагын ч юм уу үдэмжээр удирдах байгууллагын үзмжээр гишүүнийг эргүүлэн татна гэдэг бол одоо тэр хүнийг байнгын айдас байлгах нь шүү дээ. За чи үгэнд орохгүй бол чи намын бодлогыг даахгүй бол эргүүлэн татагдана. Гэтэл улсын хурлын гишүүний тангараг өргөтөө одоо ард түмний эрх ашгийг те эх орныхоо эрх ашгийг нэгдүгээр тавина гэсэн байж байгаа шүү дээ. Гэтэл намын бодлого дээр магадгүй одоо жишээл яг үнэхээр тийм ноцтой зүйл ороод ирвэл яах вэ? Гэтэл одоо тэр ямар ихтгэл өмчлөөд авахгүй гэдэг асуудал шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд маш тийм том одоо юу гэдгийг асуудлыг нээчихэж байгаа юм л да. Гэтэл нөгөө иргэд маань болохоор иргэг гишүүдээс
хариуцлагыг хүсэж байна те. Одоо чуулганыхаа авралдаанд өндөр эрсдэлтэй оролцоод бүх санал хураалтуудад оролцоод өөрсдийг нь одоо ингээд сайн төлөөлөхийг хүсэж байгаа шүү дээ. Тэр бол ингээд зүй ясны хүсэлт те. Гэтэл яг тэрэн дээр дөрөөлөд ийм одоо юу гэдгийг гишүүдийн одоо чөлөөт байдлаар одоо гишүүнийхээ эрх үүргийг хэрэгжүүлэх тэр боломжид халтсан ийм зүйл оруулж ирчээд тэгээд тэрийг хилцүүлж явах явцдаа бүр бас ингээд хүмүүсийн одоо ийм алдар хүнд талдаад байна гэдэг бол одоо бидгүй би одоо ерөөсө томьёолж чадахгүй байгаа дээ. Яг одоо энэ асуудал дээр маш их уйл суртаа хандаад дор бүрний өөрсдийнхөө үзэл санааг үзэл бодлыг илэрхийлээд тэгээд энэ гол нь арчлаа хамгаалах шүү дээ. Арчлаа хамгаалах, парламентын дархлаагаа хамгаалах, ер нь энэ одоо үндсэн хуульд одоо энэ тогтолцоогоо хамгаалах тий. Тэгэхээр тэрэн дээрээ бол одоо манай хүмүүс бүгдээрээ л ингээл дор бүрний их санаачлагтай л баймаар байна гэж одоо уриалгал байна. Эсбөгөөс бид нарыг одоо нэг нэгээр нь тийм үү ингээд одоо юу гэдгийг намнаад явчих юм бол магадгүй нөгөө дараа нь дуурхан үлдэхгүй байж болно. Би бол арслан намын жагсаалтанд ямар арга замаар орж ирсэн бэ гэхлээр намынхаа одоо анхан шатнаас нь ахуулаад бараг 20 гаруй жил намынхаа үйл ажиллагаанд оролцоод тэгээд арслан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод тэгээд ийм маш олон одоо шалгууруудыг давж одоо олон жилийн одоо юу гэдэг гэрийн даалгаврынхаа ачаар гэдэг юм уу. Тэгээд жагсаалтанд багтсан. Тэгээд тухайн үед бол би бол ямар байр суурийг илэрхийлж ирсэн бэ гэхлээр арчилсан намын жагсаалт ямар байдлаар бүрэлдэх ёстой вэ гэхлээр арчилсан намын мөн чанар энэ үзэл баримтлал, үзэл санааг хамгаалах, түүний төлөө бат зогсох тийм хүмүүсийн жагсаалтанд орох ёстой л гэдэг тийм байр суурийг илэрхийлж ирсэн. Тэр бол одоо ингээд бас олон зүйлээр бас харагдаж ах шиг байна. Тэ? Тэгэхээр яг уу эргэжил бид нар дахиад тойруулгүй явна тий магадгүй тойрох дэвшсэн хүмүүс одоо жагсаалт руу орох байх. Энэ бол одоо бас ингээл нөгөө намын ингээд нөгөө дотоод арчлалын хүрээнд шийдэгддэг асуудал шүү дээ. Тэгэхээр нөгөө жагсаалт тойрог гэж бас ярих нь айгу утгагүй зүйл болчиход байгаа. Яг л тэгэхээр нэгэнд тангараг өргөлөө бол ус их хурлын гишүүн. Зүгээр энэ жагсаалттай холбоотой асуудал дээр бид нар юун дээр одоо цааш та анхаарах ёстой вэ гэхлээр намын дотоод арчлалын асуудал. Тийм ээ. Нам яаж шийдвэр гаргаж юм бэ? Тэр жагсаалтын эмч гэдэг юм уу эсвэл тойргийн нэр дэвшигч нарыг нам ямар байдлаар ямар шалгуураар сонгон шалгаруулж ийнэ гэдэг асуудал. Тэгэд яг энэ асуудал бол одоо яг өнөө цаг мөчид маш ач холбогдолтой байгаа нь юу вэ гэхлээр одоо энэ өдрүүдэд арчилсан намын их хурал хуралдаж байна. Үндэсний одлогын хороо шинээр одоо зохион байгуулагдаад хуралдаж байна. Тэгээд бид бол одоо бас яг энэ төрийн сонгуул нэр дэвшигчдийг хэрхэн яаж тодруулах уу, сонгон шалгаруулах юм журмын асуудлыг хэрхэн яаж боловсруулах вэ гэдэг асуудал одоо яг одоо манай үндэсний бодлогын ороогоор хэлцэгдэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бол одоо ингээд чигээд айгуу тийм олон хүчин зүйлээс улбаатай эдрэтэ ийм үйл ажиллагаа байна шүү дээ тий. Тэгэхээр намын дотоод арчил маш чухал, намын дотоод одоо тэр дүрм журмын байдал тэгээд дүрм журмын хэрэгжилт маш чухал байгаа дээ. За дээрээс нь нөгөө иргэдийн сонгогчдын боловсрол бас маш чухал тийм ээ. Яг одоо жишээ нь нам дугуулахдаа ямар шалгуураар дугуулж байгаа юм те юу тойрогт нэр дэвшигчийг дугуулахдаа ямар шалгуураар дугуулж байгаа. За тэгээд дээрэс нь одоо яг сонгогдоод гараад ирсэн гишүүдийн өөрсдийнх нь одоо хариуцлага гэх мэтчлэнгийн зүйл бол маш чухал. Тэгэхээр тэр утгаараа бол яг энэ бүх зүйлүүд бас иргэдэд боловсрол олгож байгаа гэдэг утгаараа бас олзуурах штэ. Тэ энэ бүх зүйлүүд одоо энэ хилцүүлгүүд чи дээрээ яриач гэсэндээ иргэдэд бас тодорхой хэмжээний мэдээллүүд өгж байгаа гэж бодож байна. За тэгээд энэ дээр бас яг нэг бодож явдаг зүйлээ хэлхийг бас хүсэж байна л да. Тэрний юу вэ гэхээр хариуцлага тооцох тухай бид нар яриад байгаа. Тэгэхээр одоо жишээл үү эрдсэндээ ирэхгүй орохгүй байна ч гэдэг юм уу те. Уралдаа суухгүй байна гэж хариуцлага тооцох гэдэг шүү дээ. Гэхдээ тэр хариуцлага тооцох эцсийн эрх мэдэл арт өмнөд буюу иргэдэд байгаа шүү дээ сонгогчдод. Тэгэхээр бид нар сонгуулиар хариуцлага тооцоомоор байгаа. Тэ. Эрх баригч нам бас одоо ингээд ийм даам гараад байгаа гэдэг юм уу те. Тэр нь бол яагаад вэ гэхэлэр сонгуулиар хариуцлага хүлээхгүй байгаа дээ шүү дээ. Удаа дараалал ингээд сонгуулиар ингээд бүр ингээд өмдөхөө олонх болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд юу ч хийж болно гэсэн байр суурь одоо байр байдалтай болчихлоо шүү дээ. Тэгэхээр эрх баригч намын одоо нөхдүүдэд бас хариуцлага тооцох хэрэгтэй байгаа. Тэгэхээр эх одоо жилийн ерөнхийлөгчийн сонгуул хариуцлага тооцох жил байх хэрэгтэй. 28 оны улсын хурлын сонгуул бас хариуцлага тооцох ийм сонгуул болох хэрэгтэй. Орон нутгийн сонгуульч гэсэн муу ялгаа байхгүй. Өнөөдөр нийслэлээр Нямбатар гэдэг дарга одоо миний шийдвэрийг хинч зогсоож чадахгүй гэж хэлж штеп. Гэтэл тэр хүн ингээд нөгөө нийслэлийн иргэдээ сонгогдсон хүн штеп. Одоо яг
нийслэлийн иргэдийн төлөөлөлтөд хурлаар дамжуулсан ч гэсэндээ. Гэтэл тэр хүн одоо иргэдтэй тайлгнах ёстой шүү дээ. Иргэдийн төлөөлөл тэрий чинь одоо юу гэдэг нь туулын ордны замыг эсрүүцээд одоо энэ туулголоо хамгаалъя гэж явж байгаа тэр хүн хамгийн түрүүнд тэнцээ очиод одоо юу гэдэг хэлж ярьж байгаа зүйл шаардлагуудыг нь сонсоод тэгээд ийм одоо тодорхой арга механизмыг хэрэглэх ёстой хүн шүү дээ. Гэтэл ерөөсөө тийм нэг хариуцлага тооцогдохгүй байгаа учраас л ийм аймаар одоо юу гэдэг эрх мэдэлтэй дулдуудсан, эрх мэдлээрээ далаалгасан. Тэгээ та нар бол хинч биш юу ч биш бид бол ингээд асуудлыг шийдэж байна гэсэн ийм байр суурь талчаад. Тэгэхээр хариуцлага тооцогдох ёстой гэдэг нь сонгуулиар. Тэгээд тийм учраас одоо юу гэдэг иргэд маань бас эрхчлэлийн сонгуулиуд дээр хамаагүй одоо бас өөр сонголтууд хийх байхаа л гэсэн тийм найдлага байна.